Гүрүүдэв зөвхөн бясалгал хийх нь ач тустай юу? Бие хөдөлгөөн дасгал хийх хэрэгтэй юу? Дасгал хөдөлгөөн ямар ач тустай вэ? Мэдээж хэрэг өндөр настай урд өмнө дасгал хөдөлгөөн төдийлөн хийж байгаагүй өвчтөе хүн дасгал хөдөлгөөн гэхээсээ илүүтэйгээр ядаж амьсгалын дасгал болон бясалгал хийгээд байх хэрэгтэй. Бясалгалыг огшимын гэж үзвэл бусад зүйлийг нь амтлагч хачруудтай зүрлэж болно. Мөн чанар нь үүнд оршино. Бие махбод сүнсгүйгээр оршиж болохгүйтэй адил сүнс биегүйгээр оршихгүй. Бясалгал, амьсгалын дасгал, пранаяма, дасгал хөдөлгөөн зэрэг. Зарим хүмүүс хүчирхийллээс ангижрах тухай бодон яма, нияма гэх зэргийг өөрт төлөвшүүлэхийг оролдон ингэснээр хизээ нэгэн өдөр самади буюу үгнэс чанагч дээд төлөвт хүрнэ хэмээн боддог. Патанжали йогийн 8 хөлөл буюу 8 мөчийн тухай ярьдаг. Мөчүүд нэгэн зэрэг хөгждөг болохоос биш, нэг нэгнийхээ араас үе шаттайгаар үүсдэггүй юм. Тийм ч учраас үе шат гэж нэрлэлгүйгээр үгийн сонголтыг маш нарийн сонгож авсан байгаа юм. Патанжали цаг ямагт йогийн мөч гэдэг хэллэгийг хэрэглэж ирсэн. Хүүхэд эхийн хэвлээд бүрэлдэхэд эхлээд хөлн дараа нь гарна. Түүний дараагаар нь толгой нь бий болдоггүйтэй адил бүхэл мөч нь нэгэн зэрэг бүрэлдэн бий болдог. Тийм ч учраас йогод 8 үе шат биш 8 мөчийн тухай ярьдаг. Учир нь үе шат гэдэг нь эхлээд нэг шатыг гүцээгээд дараа нь дараагийн шатанд хүрч тэрний дараагаар нь дараагийн шатанд хүрэх гэсэн утгатай юм. Харин йогод та хэдий хэмжээнд чин сэтгэлээс хүчирхийллийг үл дэмжих байдалтайгаар амьдралд хандан төдий хэмжээгээр пранаямаг сайн гүйцэтгэж хүн бясалгалд орно. Нөгөө түгээр та бясалгал хийж эхэлснээр чин үнэнийг олж хүчирхийллээс ангид оршихуйг мэдэрч тэдгээр нь таны амьдралын нэг хэсэг болно. Бид үүнийг амьдрал дээр туршин хэрэгжүүлээд байгаа. Ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдэд эхлээд бясалгал хийхийг зааж өгдөг. Бясалгал хийж дадснаар тэд уур уцаараас салснаа мэдэрч тайвширч хүчирхийллээс ангид байхыг эрхэмлэх зан чанар нь өөрчлөгдөх гэх зэрэг өөрчлөлтүүд нэгэн зэрэг төлөвшөж эхэлдэг. Тийм ээ. Өөрчлөлтүүд нэгэн зэрэг хөгждөг гэж хэлж болно.